хувьд бол хүүхдийн эрхийг хамгаалах, ер нь хүүхдийг хамгаалах одоо чиглэлээр бол бас ахиц гаргаж байгаа, явуул гаргаж байгаа. Хүүхдийн эрхийн тухай хуулиа баталсан, хүүхд хамгааллын тухай хуулиа одоо өнгөрсөн он шинжилэн баталсан. За дээрэс нь хүүхд хамгааллын хамтарсан баг, одоо төр хамгаалах байр, хүүхдийн эрхийн хууль зүйрээ, хүүхдийн эрхийн улсын байцаагч, одоо хүүхэд гэр бүлийн асуудал хариуцсан нийгмийн ажилтнуудыг одоо бий болгосон гэдэг. Ер нь бол бас тодорхой хэмжээнд бол ахиц төвшил гаргаж байгаа. Гэсэн хэдий ч яг анхны шатн дээр яг хэрэгжилтэн дээрээ бол үнэхээр бас учир дутагдaltaй байгаа. Энэ юу хэлээд байна вэ гэхээр одоо нэг тэгвэл энэ боловсон хүчний бид нар бас мэрэгшүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хүүхдтэй ажиллана гэдэг бол өөрөө маш нарийн одоо мэдрэмж, ур чадвар шаардсан юм ажил байдаг. Тэгэхээр энийг бол бид нар анхаарах ёстой, боловсон хүчний бид нар бодлогоор бэлдэх ёстой. Ялангуяа энэ сэтгэл зүйн гэмтсэн сэтгэл зүйн хувьд одоо бэртэлтэй хэм гэмтэлтэй хэм хүүхдүүдтэй ажиллахад бол тэр боловсон хүчнийг бэлдэж одоо бодлогоор дэмжиж ажилуулах юм хэрэгцээ шаардлага байна. За дээрэс нь энэ хүүхдэд суур үйлчлэгээ үзүүлдэг энэ бүтцийн бас боловсон хүч, өөрөөр эмч, багш нарын одоо хүрэлцээг нэмэгдүүлэх, энийг бэлдэх, ялангуяа орон нутагт аслагдмал сум орон нутагт бол энэ багш нарыг одоо бий болгох, эмчийг бий болгох, эдгээрээ дамжуулж одоо хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийн нөгөө сурч боловсрох эрх, эрүүл мэндийн тусам зөвшөөрлөг авах эрхийг бол баталгаажуулах шаардлага бол байгаа. За дээрэс нь энэ төсөв болвол бас хангалттай хэмжээнд байхгүйтэй холбоотойгоор хүүхэд болгон одоо жишээлбэл тэр төрийн үйлчлэгийг авч чадахгүй байгаа, хамгаалагдаж чадахгүй байгаа юм асуудал байна. За одоо энэ захим технологи хөгжсөнтэй холбоотойгоор захим орчинд одоо нэлээдгүй хугацаа өнгөрөөж чадсан холбоотойгоор энэ захим орчинд хүүхдийн эрхийн зөрчил бол нэлээдгүй гарч байна. Бинийгаа дарамтлагдаг, ялгуурлангаа дурхдаг ийм одоо зөрчлүүд бол байна. За энэ оны одоо 10 сарын байдлаар хэм бол нийтдээ 14,000 гаруй хүүхэд бол жишээлбэл хүчирхийллийн хохирогч болсон гэдэг ийм тоо судалгаа байна. Тэгэхээр энийг бол бид нэр зүгээр одоо өнгөрөөж одоо тоо гэд хараад өнгөрөх ёсгүй. Энэ дээр бол бид нэр дүн шинжилгээ хийх хэрэгтэй, дүгнэлт хийх хэрэгтэй. Эргэж харах хэрэгтэй. Үнэхээр одоо гэмтрээс урьдчилан сэргийлэх ажил маань одоо үр дүнтэй байна уу, үгүй юу гэдэг асуудал. За дээрэс нь хүүхэд одоо ихэнх цагаа бас өнгөрөөдөг гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийн зөрчил бол нэлээдгүй байна. Өчигдөр одоо болсон хүүхдийн эрхийн чуулганаараа хүүхдүүд маань ямар тоог танилцуулж байна вэ гэхээр хүүхдийн хүчирхийллийн одоо зөрчил гэмт хэргийн бол 70%, 70.1% нь бол гэр бүлийн орчинд одоо үлдэгдэж байна гэж гарч байна гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ гэр бүлийн орчинд хүүхдүүд одоо хүчирхийлд өртөх, үл хайхралд өртөх ийм одоо асуудал бол нилээдгүй байна. Тэгэхээр энэ дээр бид нэр эцэг эхчүүд, насан турш хүн бүрдээ одоо анхаарал хандуулах. Энэ дээр бид нар дүгнэлт хийх хэрэгтэй. Үндсэндээ бол бид нэр эцэг их асран хамгаалагч нар бид нар өөрсдөө хүүхдийн хайрыг зөрчдөг байж болохгүй байдаг. Гэмт хэргийн улмаас нас орж байгаа хүүхдийн тоо бол жил ирэх тусам өсөж шít. 24 онд 111 хүүхэд гэмт хэргийн улмаас одоо амнаас хохирсон ийм статистик. Энэ бол үнэхээр аимшигтай. Бэлгийн хүчирхийллийн одоо хохирогчулж байгаа хүүхдийн тоо ч гэсэндээ мөн ялгаа авахгүй жил болгон өсөж байна. Өнгөрсөн онд гэхэд 400 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Өөрөөр хэлбэл энэ чинь өдөрт нэг хүүхэд бэлгийн хүчирхийллийн хохирогчулж байна гэсэн. Тэгэхээр энийг бид нэр бас зүгээр өнгөрөөж болохгүй. Энэ дээр арга хэмжээ авах хэрэгтэй. Бид нэр энэ дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна.